Улсын дунд суудлын шийдвэртэй холбоотойгоор дүгнэлт нь хоёр агуулгыг оруулж байгаа юм байна. Нэгдүгээр нь болохоор нэгдүгээр залт дээр сая Эрдэнэ болд гишүүний хэлсэнчлэн улсын их хурлын гишүүн сонгуульд нэр дэвшгээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуулиас нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох гэдэг энэ агуулгыг бол буруу байна гэдгийг бол дүгнсэн байна. За хоёр дахь нь болохоор энэ хууль заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчтой хийсэн уулзалтыг бас хориглохон зүйтэй гэдэг ийм шийдвэрийг гаргасан байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёр агуулгаар тайлан болон уулзалтыг аль альнийг буруу гэж дунд судлаар дүгнсэн. Гэтэл энэ маань өөрөө эргээд улсын их хурлын хууль, за үндсэн хуулиасаа бүр эхлэх байх. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 2-т, за улсын их хурлын тухай хуулийн 7-гийн 4-т гишүүний бүрэн эрх нь хизээ дуусах вэ гэхээр дараагийн гишүүн тангараа үргэж байж сая гишүүний бүрэн эрх нь дуусна. За улсын их хурлын тухай хуулийн 8.1.26-ад бүр сонгогчдод гэдэг үгээрээ сонгогчдод үйл ажиллагаагаа мэдээлэх эрхтэй ба үүрэгтэй гэдэг ийм агуулга явж байгаа учраас эргээд энэ ажлын үгүйсгчлэр тухайн гишүүн нэр дэвшсэн ч вэ дэвшээгүй ч бэ иргэд сонгогчдод мэдээ тайлангаа өгдөг байх уулзалтаа хийх үндсэн чиглүүргээ хэрэгжүүлэхгүй байх тал дээр үндсэн хууль барлаад улсын их хурлын тухай хуулийг ийм зөрчсөн гэдэг юм уу ийм зөрчилтөө дүгнэлтийг гаргасан байна гэж үзэж байгаа учраас ер нь бол би энэ сандлыг дэмжихгүй байна гэдгийг илэрхийлье. За хоёр дахь нь болохоор ер нь энэ сонгуулийн сурталчилгааны материалтай холбоотойгоор цаашид яг хамгийн том зардал бол ердөөсөө энэ сонгуулийн сурталчилгааны материал шүү дээ. Тэгэхээр энийг бусад улс оронтойгоо нэгэн адилаар сонгуулийн ерхий хорноос нэгдсэн байдлаар түгээдэг байх юм бол энэ зардал болоод хин нэгэндээ давуу байдал үүсгэж байгаа асуудал байхгүй болох юм аа. За хоёр дахь нь болохоор ер нь энэ яагаад тайлангийн уулзалт хийж болохгүй гэдэг байгаа юм бэ гэхээр тайлангийн уулзалт хийж ийна гэдэг агуулгаараа өмнөх түүхийг харах юм бол улсын их хурлын гишүүд нэр дэвших магадлалтай хүмүүсээ дагуулж яваад олон нийтэд таниулаад ийм хуулийн цоорхоо гаргаад байгаа нь өөрөө буруу юм аа. Ийм учраас тайлангийн уулзалтаа хийх гэж байгаа бол улсын их хурлын гишүүн дангаараа л улсын их хурлын энэ сонгогчтойгоо хийх уулзалтуудаа хийх ёстой. Бусад хүмүүсийг дагуулж явж байгаа нь бол давуу байдал үүсгэж байгаа хэрэг мөн, хуулийн цоорхоо ашиглаж байгаа хэрэг мөн. Ийм учраас бас ёс зүйтэй байж энэ хуулиа зүгээр яг өөртөө л явуулах нь зүйтэй гэж. Тэгээд эцсийн байдлаар бид нар энэ дунд суудлын шийдвэрийг хүлээн авахгүй эсэргүүцэж байна гэд буцаачихлаар яг нэг хуулийн бас нэг юм юу гэдэг юм бэ цаад болохгүй байгаа асуудал нь юу юм бэ гэхээр цэцэн дээр хөх тэнгэр гэдэг шиг их суудлын шийдвэрээрээ цэц эцсийн байдлаар ямар нэгэн маргаангүйгээр шууд энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой учраас улсын их хурлын гишүүд хуулиа өөрчлөх боломж нь байхгүй болчих юм байна. Ийм учраас хуулийнхаа энэ боломжийг ашиглаад хэдийгээр бид нар дэмжихгүй байгаа ч гэсэн энэ шийдвэрийг аваад хуульдаа зохих өөрчлөлтүүдийг хийх ёстой болж байгаа юм а. Ийм учраас энэ байнгын хорон дээр унсан байгаа асуудлуудыг эргэж сэргээж буюу дэмжээгүйг дэмжихгүй байж эргээд улсын их хурлын гишүүд бүрэн эрхээ хадгалж хуульдаа өөрчлөлт оруулж энэ яриад байгаа асуудлыг бас зэгцлэх нь зүйтэй юм а гэсэн ийм саналтай байна. За хөрөл өдрийн баасан жаргал гишүүн асуулт асууж үг хэлье.